За нийслэлийн газар олголтыг шалгах нээлттэй сонсголоор хөндөгдөх нэг гол сэдв нь дархан цаазд Богдхан уулын аманд отоглох цэг нэрийдлэр газар ашиглах зөвшөөрөл олгож орон сууцны хороол барьсан байдаг. За үүний цаана байгаль орчны сайдууд авилга авч байна уу? За аль эсвэл нийслэлийн удирдлагууд авилга авч байна уу гэдэг хардлагыг тус хоёр субъектүүд бие рүүгээ түлхсээр ирсэн мэлээ. За энэ сэдвээр байгаль орчны сайдаар ажиллаж байсан хүмүүс дараах тайлбаруудыг өгч байна. За байгаль орчны яам отоглох цэг байгуулах зөвшөөрлийг олгодог. Харин тухайн зөвшөөрөл дээр нь газар эзэмших хэрэг авсан компани олон давхар барилга барих зураг төсөл боловсруулж үүнийг нийслэлээс баталгаажуулчихдаг гэлээ. За түүнчлэн отоглох цэг байгуулах нэрийдлэр Богдуулын аманд газар авсан компаниа бусдад шилжүүлэхэд тухайн газрын зөвшөөрөл нь дагаад шилждэг байна. За эдгээр харилцаанууд дээр авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэж өгөө аваа хийгддэг учраас Богдуулын газрыг зарсан хариуцлагыг хотын удирдлагууд хүлээх ёстой гэдэг тайлбарыг өгч байна. За энэ хүрээнд сонсгол зохион байгуулах түүнд дуудагдахаас зүйлгүй гэдгээ сайдаар ажиллаж байсан эрхмүүд илэрхийллээ. Тухайн аж ахуйн нэгжийн гэрчлэгийг хүн шилжүүлэх хэлбэрээр худалдаалт явуулж байгаа. Дагаад тусгай зөвшөөрлөн зарагдаж байгаа хөөе. Ерөөсөө л процесс энд 1 тэрбум, 2 тэрбум, 3 тэрбум, одоо 10 тэрбум ч асуудал энд авилгын асуудал энд төлөвлөдөг. Байгаль орчны сайд нартай холбоотой авилга энд төлөвлөдөг байгаа хөөе. Хуулисны. Нөгөө талдаа бас нэг юм бодох хэрэгтэй бид нар. Юу бодох хэрэгтэй вэ гэхээр нийслэл дандаа байгаль орчны яам руу чигдэг үгүй. Нийслэл өөр хамгийн их авилгацсан газар байхгүй. Яг тэгэхээр тэнд байгаль орчны яамдар болохтой зөвхөн зориултын дагуу отоглох хэлбэр дээр л зөвшөөрлөг олгож байгаа. Тэгээ хизээч өндөр байшин барьны зөвшөөрөл олгодог байхгүй. Гэтэл нийслэл рүү авчиад нийслэл дээр нөгөө даалгавар дээр нь өндөр болгоод олгочих. Зөвшөөрлөг гаргачих. Байгаль орчны яамнаас илүүтэй нийслэл дээр бас маш их хэмжээний авилгалын асуудал байдаг. Энийг өөрсдөө хийдэг. Өөрсдөө хийдэж би нэг бүр дахин хийлээ. Байгаль орчны яамныг нь авилга гэдэг, нийслэлийг заагаад нийслэл авилгачд гэдэг, нийслэл нь байгаль орчны яамаа заагаад авилгачд гэдэг ийм харилцаа. Тэгэхээр нийслэлийн сонсголттой холбоотой асуудал бол би бол дэмжиж байгаа асуудал байхгүй. Өмнө тос усанд ялгарх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол би бол энэ зүйл дээр татгалзах зүйл байхгүй. Яг тэгэхээр анх улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль хэлэлцэхэд би бас санаачлагчийн нэг байсан. Ер нь энэ сөрөг хүчний чинь хийдэг ажил хянах шалгахтай одоо эрх баригчдад хяналт тавих. Тэгэвч Монгол Ардын намын хувьд сонсгол зохион байгуулах асуудал дээр хугацаа хожиж байгаа нь авилга албан тушаалын томоохон сүлжээ нуугдж байна уу? Үүнийг хаацалгаж байна уу гэдэг хардлагыг улам бүр дэвэргээд байгаа юм а. Иймээс ч маргаашийн улсын их хурлын нэгдсэн чуулганаар нийслэлийн газар олголтыг хянан шалгах сонсгол явуулах шийдвэрийг дэмжих үгүй юу гэдэг нь анхаарал татсан сэдв болоод байна.